За бүгдээрээ сайн байцгаана уу. Тэгэхээр TBM podcast-ийн маань 2 дугаар дугаар үгээр эхэлж байна. За өмнөшгөө бол одоо оршил ярьж нуршаад яах вэ? Шууд одоо асуулт хариулт руу орцгоё. За тэгэхээр манай бас нэг сүүлийн үед за сургалтыг бол эхнээс нь аваад эхэлсэн. Яг эхнээс нь хамт эхэлсэн тий. За яг эхнээс нь эхлээ 10 сарын 2-наас эхэлсэн шүү дээ. Тэндээс яг зэрэг эхлээд дунд нь нэлээд одоо удаан хугацаанд суралцж яваад за бас дундуур нь хальт алга болж нэг буцаж ирээд за тэгээ яг сүүлийн одоо 1 сарын хугацаанд тий яг хангалттай гинт үр дүн үзүүлээд ойлгож эхэлж байгаа. Яг ингэж ойлгож эхэлж байгаа сурагч маань бол орж ийнаа. Тийм. За тэгээд хоёлаа танилцъя тийм ээ. Бид хоёр ч юм бол одоо баг Discord-ийнх л нэрүүдийг мэдэлсэн. Багш шав. Бусдаар бол ерөөс танихгүй хүмүүс байгаад байгаа. За. Сайхан бэлэг. Ууган баяр. За. За сайхан бэлэг. Юу вэ? 50 да. Арилж байгааг л сүүлийн үед inner peace олчаал байж байна бас. Тэгж байгаа. Нилээд хүмүүс inner peace олчаад байгаа тийм. За. Өмнөх дугаарыг үзсэн тийм. Үзсэн. Тэгэхээр одоо нөгөө энэ сэтгэл зүйн холбоотой асуултуудыг бол ерөнхийд нь сонсцсон тийм. Ерөнхийдөө яг одоо дахиад яриад хоёлоо гоё холбоод явнаа. За тэгээд манай хүн бол нөгөө нэг 50 вантаж маань $50 нөгөө нэг урамшуулалтай урамшуулалт аян нэг байгаад байгаа шүү дээ. $50 арилжаад 100-тай болгол 100 авна гэд тэрүүгээр бол нэгийг давцсан. Одоо нөгөөх нь 80% 80% тавьж байна тий. За ийм нэг залуу байна манайхаа. За тэгээд эхэлцгээе. За ер нь бол өөрийгөө танилцуулаач тий. За наа дашны огтой сайхан бэлэг гэдэг. За тэгээд онгоцны инженер мэргэжилтэй. Оо за яасан мөн. Солонгос улс сурж байгаад ирсэн. За одоогоор болохоор номин компанид дэлхийн номер 1 захиалагч дэлгүүрт дэдгүүр харьцан менежер ажиллаж байгаа. За тэгээд нэг сайхан Монгол бүсгийн нөхөр. Тэгээд хөөрхөн сайхан хүүхдээ аав байгаа. За. За ажил амьдралын хэв маягийн тухайд хэд настай вэ? Манай хүү болохоор одоо би өөрөө болохоор 27 настай. За. 27 настай. За амьдралын хэв маягийн тухайд ер нь ямар хөө байна? Одоогоор бол маш завгүй байна. Би нэр нэг хэлээ маш нэг асуултуудаа асуусан ямар нэгэн хувийн шин чанартай хариулахыг хүсэхгүй асуулт байх юм бол хариулахгүй болно шүү дээ. За. Одоогоор бол маш завгүй байгаа. Ягаад гэвэл манай дэлгүүр opening хийж байгаа, grand opening хийж байгаа учраас би өөр айгүй завгүй ажиллаж байгаа. Өглөө гараал ажил дээр очиж олоо орой ирээл тэгэл хүүхэд маань жоох учраас хүүхдтэйгээ тоглоно, гэрийнхэнтэй зав гаргана. За тэгээ арилж байгаа болохоор ерөнхийдөө сул цаг юу болд чинь тэр угаараа хардаг. Тэгэл тийм өдөр бол нөгөө л өнгөрч чинь да. Дэлгүүр нэгчих юм бол ерөнхийдөө бол арилж байгаа маш сайн харна. Тийм завтай болно. Тий, завтай болно. Дэлгүүр нь хизээ нэгдэх. Энэ 7 хоног байна уу? Дараа 7 хоногт ерөнхийдөө бол бүх ажил хэсрээд нэгтгэж гэсэн үг. Окей. За. Тэгэхээр амьдралын маягийн хувьд бол бас л одоо нийтлэг өглөө ажилдаа явлаа. Тийм, өглөө ажилдаа явлаа. 4-5 үед ирлээ тий. Би 6-аас тардаг. 6-аас тараад за нэг 7 молоог юу идэх гэж тэрхүү. Хэрэглэгоо нэг 10 минут л орчин да. За 10 минут. Яг гэрээ ажид. Тийм. За тэгвэл 6 гэж тараад 6 гэж гэртээ ирэл тэгэл ингээл мэдээж гэрийнхэнтэйгээ цаг өнгөрүүлж байгаа л ер нь бол за сүүлийн үед ер нь яг сүүлийн үед завгүй болчиход өмнө нь яадаг байсан. Өмнө нь болохоор би ч нөгөө нэг манай ажил энэ маань шилждэг байхгүй офс маань шоврум руугаа шилжсэн миний офс. Би офс дээр ажилладаг байхдаа нөгөө нэг Улаанбаатар хотын төвдрөлд явсаар гаад гэртээ 8 өнгөрөөж орж ирдэг. Тэгэл хоол идэл гэрийнхэнтэйгээ цаг зав гаргаж байгаа л тэгэл унтах болчихдээ. Окей. За одоо бол гэрлэг 10 минут явчихна тийм ээ. Тий, 10 минут явчихна. Гэрийнхэнтэйгээ гарах цаг илүү их гардаг болсон. За, мэрхэн ажил нь компьютер дээр их суудаг үгүй юу? Офс тахтай айгүй их суудаг байсан. Одоо бол үндсэн чиглэлийн бүх юмудаа хийдэг байсан учраас. Одоо болохоор нөгөө зохицуулах ажлууд бие дааж нөгөө хүмүүсээ өдөрдөж явах ажлууд учраас. Энэ дээр их гоё юм гарч ирсэн шүү дээ. Айгүй компьютер дээр суудаг байхдаа ашиггүй ажиллаж байсан. Одоо компьютер дээр суухаа болчихсон тий? Тэгсэн мөртлөө ашигтай ажилладаг тийм ээ. Ашигтай ажиллаж байгаа. Уцаар ажиллаж байгаа. Харин тийм бүр уцаар компьютер дээр биш уцаар тий? Тэгсэн мөртлөө ашигтай ажилладаг. Энийний шалтгааныг хоёул одоо гаргаж ирж штэ нөгөө нэг сэтгэж асуултуудаа уяад тийм ээ. Техникийн хувьд бол мэдээж нөгөө нэг өмнөх подкастн дээр ярьсанчлаа ингээд юмнууд байгаа тийм. Одоо аль болох их нуршихгүй байхыг бодно. Одоо нөгөө нэг 10 барилын тухайд ихнийх дээр ярьсан болохоор тий. 10 барилын тухайд. Гэхдээ чи бол чөлөөтэй илэрхийлж болно. Би ярих юм бол яг нурш авчих. За. За тэгвэл одоо нөгөө сэтгэл зүйн ямар төрлийн хүн бэ гэдгээсээ эхлэе те. За тэр асуултыг асуухаас өмнө нэг асуулт асуулт шүү дээ.
Чи ямар арилжаачныг ашигтай арилжаач гэж одоо яг хэлэх вэ? Тодорхойлох вэ? Чиний тодорхойлт юу? Мөнгөний менежмент гэдэг зүйлийг маш сайн ойлгосон хүн л ашигтай арилжаач та. За Баатар ихтэй яг хэлэхээр бол. Тэг ер нь бол тийм. Яагаад гэвэл би өөрөө мөнгөний менежмент гэдэг юмыг өөр төрөө суулгаагүй мэдэхгүй байхдаа ашиггүй байсан. Тэгээ сүүлд нь таны нөгөө нэг 50 авдаг тий. Stop loss-оо 50 авсан газараа 50 ч юм уу. Тэрнээс айгүй их суралцаа тэрийг хэрэгжүүлснээс хойш ашигтай болж эхэлж байгаа байхгүй. Тэгээ сэтгэл зүйч хүртэл дагаад ийшилж байгаа. Тийм учраас мөнгөний менежментэл ойлгоцсон тэрийг мэдэрсэн хүн л ашигтай арилжаач. За окей. 2-оос 2 мөнгөний менежмент. Тий. За тэгвэл одоо асуулт руу оръё. За, extrovert, introvert. Монголоор болохоор Гадагшаага хүн, дотгошоогоо хүн. ер нь бол татгшаага хүн. Дотгошоо. Тий. Их гүн гүнзгий боддог. Одоо юу гэх юм? Бустай их нээлттэй харьцдаг, баг зэрэг хаалттай, харьцангуй баг нээлттэй харьцдаг энэ гэвэл одоо Баатар хэлээд медиум гэдэг шиг би чинь нөгөө медиум хүн байна. Харьцааны хувьд харьцахын хувьд бол харьцна. Гэхдээ бас дотроо боо. баг тал руугаа. Тий, ер нь жоохон баг. Окей, за тэгвэл яг л интроверт юм байна те. За темпераментийн хувьд заяа. Одоо энийг чи монголоор би хэлж чадахгүй шүү дээ. Сангвиник, холерик, меланхолик, флегматик. Утган дээр нь болохоор би Баатархаа үзсэн дээр ихнийх дээр нөгөө нэг огцом сонирхоод тэгээ болчтой хүн гэдээсэн шүү дээ. Тийм. Сонирхон буучдаг. Би жоохон тэртэлтэй хүн. Хурдан үйддэг. Тийм, хурдан үйддэг. Тэр чинь тэгэхээр флегматик зааж ураа. Сангвиник нь болохоор юм энерги өндөртэй нээлттэй хүн. Тэгэхээр одоо баг биш бах тий. Гэхдээ хурдан урамждаг, сонирхол амархан буурдаг. Сангвиник тийм. Тэгвэл сангвиник хүн. Сангвиник л хүн юм байна. Би айгүй их юмыг ер нь бол юмыг маш хурдан сонирхочдөг. Үний ямар гоо ингээд сонирхол үзэж явж байгаа л за гээл хайчдаг. Тийм талтай хүн. Бус нь бол ерөөс таарахгүй нөө тий. Холерик, меланхолик, флегматик. Энэ бол нэг таарахгүй. Гэхдээ нөгөө нэг гүн гүнзгий боддог гэдэг байгаа шүү дээ. Айгүй их бод. Тийм, харин би бас меланхолик руу байж магадгүй гэж бодлоо байхгүй. Мэдрэмтгий чинь л 50-50 юм шүү дээ. За бас тийм байж болно тий. Мэдрэмтгий боддог. Мэдрэмтгий гүн боддог. Гүнзгий мэдрэмжтэй. Имзэг, гүн анализ хийх чадвартай. Сэтгэл готролд автах магадлал өндөртэй. Тэгээ 4-2 л бараг 50-50 л юм байна. За 50-50 окей. Меланхолик, сангвиник 2 50-50% тий. Тэгэхээр харьцангуй ер нь жоохон докторгүй талдаа юм ба штэ. Тий, ер нь жоохон докторгүй талдаа. Ер нь жоохон хоёр төлөлт талдаа юм тий. Окей. Ингээ бодож байгаа л айгүй гүн бодож байгаа. Энэ гоё ч юм уу гэжсэн орчих шүү нөгөө тийм. Тэгэнгუут яг бодсноор байхгүй болоод ирэнгуут сонирхоо билчдэг. Одоо нэг ийм ч үгүй. Энийг бас амархан болдог нэг ч үгүй. Зүгээр ингээл нэг хүн сууж илаа л да сандал дээр. Тэгэнгүүт ингээ хажууд ингээ тэр хүний малгай байгаа. Тэгэнгүүт өөр нэг хүн хурж ирээд мэдлгүүр малган дээр нь суучин гучил сангвиникуд бол инээдэг юм. Чи миний малган дээр суучлаа шүү гэдэг ч юм уу те. Меланхолик бол ингээд харчаад дотроо одоо надаа ягаад дандаа юм азгун тохиолдог ч юм уу. Эсвэл бол нэг тоохгүй ч юм уу. Эсвэл бол ойлгоод ч юм уу те. Тиймэрхүү байдаг. Тэгэхээр одоо энэгээр чи авбал аль нь л даа. Яг надад дээр чинь бол нэлээд ойлог юм байна. За окей. Тэгвэл ялчгүй 50 бах те. Яагаас сууч уу? Үлээ бодно шүү дээ. Хараагүй бах та гэж. Харчаад албаар сууч. Тэгээ бодож байгаа. За босонгууд нь юу ч хэлэх вүлээ гэж бодоо явчихдаг. Тэгвэл баг меланхолик нь баг 60 ч байж магадгүй л юм. Тий. За энэ зүгээр нөгөө нэг айгүй энгийнээр олдог юу нөхгүй. Тайлбараас илүүтэйгээр те. За шийдвэр гаргалтын хувьд бодож шийдвэр гаргадаг эсвэл илүү мэдэрч шийдвэр гаргадаг. Наадан дээр чинь ингэдэг штэ. Эхлээ бодно. Яг хөө мэдээж аль ч тохиолдолд бол хүн угаасаа мэдээж бодож шийдвэр гаргаж байгаа. Гэтэ гүн гүнзгий бодно. Амьдрал дээр ч тэр яагаад ингэж юу? Энэ нь яагаад ийм болчихв? Тэг яагаад ийм юм болчихвол гэдгийг яагаад гэдэг асуултыг өөрөөсөө аягүй их тавьж боддог. Тэгж байгаа шийдвэрээ гаргадаг. Ер нь бол нэг үзүүрийг олж авч барьж байгаа л гаргадаг юм да. Одоо шил чиний шийдвэр гаргах чинь ууртаа байгаа байдал энэ чинь нөлөөлдөг гэсэн үг байхгүй. Мэдэрч ихээр одоо шил чи уураа мэдрээд нь шүү дээ. Тэнгүүд ууртаа учраас чи ийм шийдвэр гаргаж чинь эсвэл ууралж исэн ч бодож байгаад яг логиктэй шийдвэр гаргаж байна. Ууралж исэн ч бодож байгаа л шүү дээ. Тэгвэл бодох гэж явъя те. Бодож шийдвэр гаргадаг. Меланхолик давмгайлсан сангвиник 60-40 юм. Тий 60-40 тавь тийм ээ. За амьдралд хэрхэн ханддаг вэ гэж. Шийдвэрлэх маягаар хандна. Эсвэл уяатан хандна. Уяат. Яагаад гэвэл бүхэл юм боломжгүй зүйл гэж байхгүй. Бүхэл юм болно.
Өнөөдөр болохгүйсэн зүйл маргааш болно. Гэтэ бас жоохон буруу ойлгодож магадгүй. Баатараас бас жоохон баг зэрэг буруу ойлгосон гэж магадгүй. Гэтэ Баатар зөвөлсөн хаа. Өмнө ярьсан байсан болоо. Одоо энэ уян хатан шийдвэрлэх маягаар гэхэр ч одоо юу ч гэдэг байхгүй юу? Яг нэг асуудал гарч ирэнгүүт тэрийг шийдэхгүй л бол урагшлахгүй гэсэн үг бас биш байхгүй юу? Ойлгочлаа. Би үзсэн болохоор шууд санчлаа. Асуудлуудыг дистратаа шийддэг үү те. Эхний асуудлаа шийдэхгүй л бол дараагийн асуудал шийдэгдэхгүй байгаад. Тий. Одоо шил уян хатан гэхэр тэр асуудлаа ингээл бүр орхичихгүй шүү дээ. Шийдвэрлэх гэхээр энэ асуудлыг шийдэж урагшлах гэдэг байхгүй болохгүй. Тий. Тиймэрхүү. Уян хатан. Уян хатан. За окей. За бас уян хатан. Бодож шийдвэр гаргадаг уян хатан хүн тийм ээ. За. Шинийг ирэл хэллэхийн хувьд яг нөгөөдөнтэйгээ адилхан өндөр баг өндөр айгүй их сонирхож шүү дээ. Шинэ байх юм бол сонирхож байгаа л тэгэл маань буурчин. За сахилах бат төлөвлөлтийн хувьд хайлав. Медиум юм уу? Жохон нөгөө сэтгэл зүйн маань орчдөг учраас нөгөө нэг 40% маань орчдөг учраас заримдаа жохон сахилах гутчдаг тий. Сахилах батаа жохон зөрчөөд идэг. За окей. За нийгэмшсэн байдлын хувьд одоо элдэн далангүй байдлын хувьд нийгэмшсэн. Элдэн далангүй. За бусдаа таарах таарамжийн хувьд би ч аягүй таардаг шүү дээ. Аягүй таардаг. Гэхдээ нэг тийм зүүн совин маань за наа чи ер нь чамтай таарахгүй хүн биш шүү. Тэр хүмүүс одоо үед хүмүүс vibe нийлэхгүй хүн биш шүү гэдэг шүү дээ. Яг тэрийг би мэдэрчгээр ер нь яг тэр хүнтэйгээ харьцах лимитэд тогтоочдөг. Одоо чи ингэсэн үг нэг жишээ авъя л да. Нэг найзтайгаа уулзлаа шүү дээ. Тэгвэл чи тэр найзтайгаа өнөөдөр гоё байхыг хүсээд уулзсан. Тэгс чинь нөгөө найз чи өөр нэг хүнтэй ирсэн танихгүй хүнтэй. Тэгэнгүүт чи угаасаа одоо өөрхөн найзтай бол vibe нийлдэг. Нөгөө хүннийг болохоор тэр хүн ямар ч байгаагаас үл хамааран чи гоё тааруулаад гоё байхыг хичээдэг. Эсвэл бол ямар байхаас нь хамааран за баяртай мач өнөөдөр явлаа гэдэг ч юм уу те. Аль нь вэ гэсэн үг баг. Ер нь эхнийх нь юм уу да. Аль болох таас. Ямар ч хүн байсан гэсэн ер нь тааш тохирчоод дараа нь дүнстэй игээд дараа нь зайгаа авах юм уу те. Зайгаа авах хэрэгтэй хүн юм байна да гэдгийг ойлгож. За. Сэтгэл хөдлөө хэрхэн удирддаг? Хэрхэн удирддаг вэ? Одоо удирдах чадвар чинь хэр вэ гэсэн үг? Өндөр. Сайжирсан шүү. Сайжирсан. Арилжаан дээр бол сайжирсан шүү. Тий. Амьдрал дээр. Амьдрал дээр бол байгаагаар л байгаа. Гэгэл, тайвуу, уян. Тэгэл янз бүрийн зүйл болох юм бол зарим нь бол угаасаа болтгол хүний амьдрал болтгол юм шүү дээ. Хангалттай нэг тийм. Сэтгэл зүгөө удирдах чаддаг. Тий. Окей. Ер нь бол ууралдаггүй би бол. Ууралдаг төрөл юм биш. Гэхдээ нэг уурлахаараа бие барьдаггүй нэг тийм хүмүүс байдаг да. Нэг тийм эртүү талтай. Би бас яг тийм шүү дээ. Би одоо сүүлд бол хизээний камер уурснаа санахгүй л байна. Ер нь баг хүнтэй баг хэрэлдээг хэдэн жил болж байна. Тий, би бас яг л тийм төрөл юм. Гэхдээ нэг уурлах юм бол ерөөсөө дөрвөө бох шиг. Тий, 50% хүнд хийхгүй шүү дээ. Хинт дэлэхгүй. Тэр жоохон тийм шүү. Окей, за тийм байна. Хүмүүс бол ингээл бас нэг ойр ойрхон жижиг сажигэн дээр уурлаа л яваад байдаг хүмүүс байдаг шүү дээ. Тэхгүй хэрвээ ойр ойрхон хүмүүс ер нь саад болохыг хүсдэг. Хин нэг нь түүх бодохыг хүсдэг те. Хүний амьдрал саад болохыг хүсдэг. Тэр бас нэг солонгосоос сурсан тийм нэг нийгмийн соёл шиг надад байгаад идэв юм шүү. Солонгосчууд чинь нэгнийхээ амьдралд нийгэм дээр аягүй их саад болохгүй гэж хэлдэг хүмүүс шүү дээ. Тэр талаар ч гэдэг юм уу. Надад аягүй зөгцсөн юм. Окей. Nice. За тэр талаар бол ойлгох адилхан юм те. Тийм байна. За ноёрхогч төрлийн хүн үү? Нөлөөлөгч төрлийн хүн үү? Тогтвортой хүн үү? Эсвэл бол ийм логиктой, нямбай дүн шинжилгээ хийдэг төрлийн хүн үү? За ноёрхогч бол биш. Яг энэ цан чанарууд бол бүгдэнд нь байгаа шүү дээ. Хүн болгонд янз бүрээр байгаа. Хамгаалдаг байл гэдэг юм байна те. Тэгэхээр ноёрхогч байгаа ч гэсэн миний ноёрхол бол хамгаалдаг юм аа. За логик гэх нь баг. Дүн шинжилгээ хийдэг. Яг гэвэл нөгөө ууралдгүй гэдэг байгаа шүү дээ. Тэр чинь бодоод авахгүй дотроо. Нөгөө мань яага ууралж вэ? За би бороо хийчих болооч гэдэг юм тий. Эсвэл энэ зүйл яага болохгүй байгаа үлээ асуудал нь юу вэ гэж боддог болохоор логик нь илүү байна. Инфлюенсер бол биш. Инфлюенсер бол биш. За дараачих нь бол шүү дээ. Дөрвөн англи. Удирдагч буюу хүчтэй шийдэмгий заяа. Бүтээгч буюу шинийг ирэл хийлэгч юм уран бүтээлч. Гүн ухаантан буюу бодлоготой ухаалаг. Баатар буюу зоригтой сорилт давдаг. Одоо жишээлбэл би бол их сорилт давж амьдэрдэг хүн. Айгу гүн гүнзгий асуултууд биш үү? Тий, гүн гүнзгий тий. Энэ ер нь хүний сэтгэл зүйн тухай ер нь бараг л бүх асуултуудыг би яг ингээд судлаад яг нөгөө нэг онлын дагуу
хамгийн топ асуултуудыг л сууж байгаа. Тийм байна тий. Минийхэр бол 2 3 юм уу? Бүтээгчгүй ухаантай. Тий. Бүтээж байгаа. Тийм байна. 2 3 юм байна. Тэгэхээр ер нь бол 2 туйлтал хүн биш үү, тийм ээ? Тийм л юм байна. Тийм. Тийм байна. Их муухан юм биш. Их боддог учраас баг тийм байж магадгүй тий. Тийм ба. Айгүй их боддог учраас бодож шийдвэр гаргана. Дээрэс нь одоо эн чинь хүн нийгмийн харилцааг хүн болгонд л харилцаж байгаа шүү дээ. Миний бодлоо шалтгаалж нөгөө хүн чинь яах вэ гэдгийг шалтгаалдаг учраас айгүй их боддог л. Vantage Mobile App. Таны санхүүгийн ухаалаг туслах. Дансны үлдэгдэл, арилжааны түүх, графикууд, мэдээлэл зэрэг бүх хэрэгтэй мэдээлэл нэг дор. Олон төрлийн төлбөрийн хэрэгсэл. Банкны шилжүүлэг, карт, крипто, e-wallet дэмждэг. Бодит цагийн график, дүн шинжилгээ ашиглан үн ханшийн хөдөлгөөнийг шууд хянаж. Урдан хэрэглэхэд хялбар интерфейс. Цаг үеийн онцлог үйл явдал, үн ханшийн огцом өөрчлөлт, арилжааны сануулгуудыг цаг алдалгүй хүлээн авна. Vantage-с санал болгож буй онцгой урамшуулал, кэшбэк, арилжааны бонусуудыг төрүүлж мэдэх боломжтой. 24/7 support. Танд асуудал тулгарвал шуурхай туслах мэрэгжлийн Монгол ажилчтай. Vantage Mobile App. Хөрөнгө ухаалаг удирдах, арилжааны шийдвэр гаргахад танд туслах хамгийн найдвартай хүчирхэг платформ. За окей. За ийм байна. Манай интроверт төрлийн нөлөө олох сангвиник хосолсон 60 хосолсон. Тий 60 хосолсон бодож шийдвэр гаргадаг. Шийдвэр гаргахдаа амьдралд бол уян хатан ханддаг. За тэгээд аль нь дээр нэрэ баг байлаа энэ сахилга бат төлөвлөлтөр баг байсан тий. Ер нь бусдаас харьцангуй баг байсан ийм хүн байна. Логиктой юм бай дүн шинжилгээ хийдэг. Бүтээгч гүн ухаантай төрлийн тийм цогц гүн ухаантай хүн байна. Тийм ийм хүн байна. За окей. За тэгэхээр чи одоо өөрийгөө ашигтай харилцаач гэж хэлэхгүй. Хэлнэ. Би л ашигтай харилцаач. За nice. Окей. Тэгээ ашигтай харилцаач гэж юу ямар хүн хэлэх юм бэ? Чи бол түрүү сая хэлсэнтэй менежментийн хувьд ингээд гэхдээ одоо юу гэх юм? Амар баян үнийг хэлэх юм уу? Үгүй. Хэр баян үнийг бол хэлэхгүй. Мөнгөний менежментээ бариад миний нэг ийм бас нэг логик байгаад байгаа. Хүмүүс нэг анх орж ирэхдээ $1000 данс болыг Forex болд юм аа. Чи $1000 арилжаа гэдэг байгаа шүү дээ. Зэргийг би бол тэр эсрэгээр нь боддог. $10 өсгөж чадахгүй хүн $1000 хийж чадахгүй байхгүй. Тэгэхээр баян хүн гэдэг чинь өөрөө $10 мөнгөний менежмент бариад $100 болгож чадж байгаа хүн л цэвэр үнэхэр мундаг арилж байна л гэсэн үг. Тэгээ тэрийг цаашаа тогтмол бариад 1000 болгож чадчих. Одоо шил ийм шүү дээ. $10 өсгөж чадж байгаа юм бол амар сэтгэл амгалан хүн байна. Тий. Сэтгэлгээний хувьд амар баян байна тийм. Гэтэл $1000 депозит хийсэн одоо айгаа сууж байгаа юм бол ядуу юм байна шүү дээ тийм ээ. Nice. Энэ бас маш том ялгаа шүү дээ. 10 чин өөрөө лотондоо баригдана. Маржиндаа ливрежтэй баригдчихна. Тэгээ 1000 чин өөрөө ингээд хүснээрээ таарна шүү дээ тий. Тэгэхээр чин $10 гэдэг өөрөө бас нэг челленж байгааз. Окей, nice. За манай хүн ч бол одоо баг дансыг өсгөхдөө сүүлийн үед их сурам болчихдог тийм ээ. За хоёулаа чиний үр дүнгэнд хоош ярина. За. За тэгэхээр чиний замналын хувьд одоо хоёулаа ярилцъя. За тий. Түүхийн хувьд аа. Тийм, түүхийн хувьд арилжааны сурсан бэ. Саяын асуултууд бол амьдралын хувьд байсан тийм ээ. За. Арилжааг бол би сонирхдаггүй байсан. Анхандаа ч ер нь их мэддэгчгүй байсан. Яг нэг анх биткойн 2000 хэд онд ч гарч ирлээ. Тэгэхэд л нэг найзтайгаа биткойныг сонирхож үзэж байгаад хайцсан байсан байхгүй. Тэгээд манай ах чи нэг ийм юм байна. Чи нэг энийг судлаад гаач. Чи бол чадандаа гэд тэгжсэн. Тэгээд тэр үед л судалж эхэлсэн. Тэгээд яг л бусад арилжаачид анхан хийсэн арилжаачид яаж эхэлдэг нөгөө нэг уламжлалт паттернүүд байгаа шүү дээ. Булж паттерн гэл яг л тэгж эхэлсэн. Эн чинь ийм булж үүсгэж байгаа юм шүү дээ. Одоо тэгвэл нач дээшээ гэж тэгж явж байгаад болохгүй болоод эхэлж байгаа ш нь үүдч угсаа ашиглаж эхэлсэн. Тэгж байгаад араас нь нөгөө нэг сигнал гэдэг юм руу орсон. Сигнал авч эхэлж байгаа. Тэгэн гоо чи нөгөө хүмүүс чинь ингэдэг нэг завгаах сигнал өгчин. Тэгээ нөгөөт нь явцсан байна те. Яг завтаах сигнал өгчингууд нөгөөт нь би орчингууд нөгөөт нь явахгүй. Нэг тийм үед бас зөндөө гарна ш. Тэгээ сигнал маань за ер нь болохгүй юм байна да гэд болсон бас. Тэгээ явж байгаад фрактал
тэрийг судалж эхэлж байгаа. Эн чинь бас болох юм биш үү те. Тэгээд нөгөөтгөө нэлээд судалж байгаад бас л яг л нэг ганцхан фрактал хараад явахаар чинь бас л нөгөө инрээд үнэрийг харахгүй ашиг болчихж байгаа. Айгүй олон юм судалсан байгаа байхгүй. Тэрнийхэн дараагаар SMC-г нэлээд судалсан. Тэгээ SMC угаасаа яалтчгүй бас нэлээд өндөр инрээд өгдөг штэ. Гэхдээ нөгөө сэтгэл зүйн тэр хослолохгүй учраас мэдээж л алдагдaltaй. Тэгээ алдагдaltaй явж байгаад ер нь бол нэлээд л алдагдaltaй явсан юм байна. Тэгж байгаад яг нөгөө надад хэдэн жилийн турш явж байгаа энэ хүртэл. Би тэгтээ удаагүй. Энэ хүртэл бол нэг сая ярьж эхэлснээс хойш 2 жил болж байна. За. Тэгээ 2 жил яг нэг юм бүдрээл оноол нэг тэгж явсан юм уу. Тэгж байгаад таны бичлэг үзсэн. Ааха. Тэгээд шүн үзсэн. Цацагдангууд нь л хэдэн цагийн дараа ч үлээ үзэж байгаа л. Өө эн чин ялч юм. Үнэхээр л үнэн байж тээ. Олон дагаа авч байгаа байхгүй. Тэгээд дээрээс нь өмнөх бичлэгүүдийг чинь би үзэж байгаа байхгүй. Одоо ингээ Орсын арилжаанууд нэг рил яваад ашигаа хүртцсэн тий. Тийм утга за тэгвэл энэ болох юм биш үү. Чи нөгөө нэг плейлистийг харсан уу тий? Тийм, плейлистийг би тэрэн дээр бол бүр янз юм байгаа зү тий. Одоо хүмүүс жишээлбэл тэр плейлист руу орж харахгүйгээр намайг мэдэхгүй гэж бас янз бүр болоод байгаа. Тий, зүгээр өнгөцсөн дүгнээд байгаа. Тий, тэр плейлист руу ороод харангууд өдрийг бичсэн тий. Тэгээ за орлоо гэдэг нэг бичлэгтэй. За TP авчлаа гэдэг бичлэг. Яг өмнө нь орсон бичлэгийн дараа яг TP авсан бичлэг бас яваад байгаа шүү дээ. Тий. Нэг авчаан дээр 2 бичлэг оруулаад тийм шүү дээ. Хамгийн доотлоос нь ихсүүлээд бүх бичлэгийг үзэж байгаа. Тэгээд тань руу холбогдож байгаа. Nice. Энэ бол өстой яг миний хүсэжсэн ийм байдлаар орж ирээсэй гэж хүсдэг хүмүүсийн маань нэг байна. Одоо шууд Баатраа бол зүгээр ингэж орсон байгаа байхгүй. Шилжүүлэгч өөрөө юу ойлгомжтой хөдөлгөөн суурьтай, тэгшим суурьтай. Тэгэнгүүтээ шилжүүлэгчийн дараах пулбэкийн төгсгөлтөд давхцнаа гингүүтэл тэр нь яг панч нь болоод орсон байгаа байхгүй. Агтл чиний хувьд биш үү? Тэр бүх миний оруулсан имийг бүгдийг нэг бүрчлэн хараад тэгэнгүүтээ сүүлд нөгөө нэг за одоо сургалт зарлаа гэдэг бичлэг шүү дээ. Тэрэн дээр бол би ингээд нөгөө Орсын арилжаануудаа ингээд би Telegram дээр тавьсан edit байхгүй харж байгаа гэдэг юмнуудыг бүгдийг тааруулж хараад тэгээд окей орё гэж шийдсэн байгаа байхгүй. Тэгээ энэ бол яг гоё миний зорилтод бүлгийн юм байгаа байхгүй. Тэгээ би нөгөө нэг таны одоо нөгөө онсорт ихний бичлэг орж байгаа шүү дээ. Яг орлоо шүү гэсэн бичлэг хослол дээрээ. Тэгэнгუთ харж байгаад онсорыг харж байгаад яг за энийг ашиг авсан бичлэг мөн байна гэдээ ороо харахаар яг мөн байна. Яг тийм дүгнэлт хийгээд тэгж орсон. Тэгээд дээрэс нь би Forex сурж байгаа хугацаанд Fibonacci-ыг ашиглаагүй. Таних тэр Fibonacci бас нэлийн ороход төлөх юм болсон. За би Fibonacci-г сурах юм байна. Тэгээд дээрэс нь таны одоо энэ сургалтын дээр маш олон стратеги аргуудыг зэрэг хослуулж харж болдог шүү дээ. Планы шийдэл, план юу ч юм гэл. Миний сураагүй юмнууд бүгд цогц байсан болохоор бас орох нэг юм байсан учраас би орсон. Тийм. Тэгээд энэ дээр орсноос хойш би ч нэг анх яг айгуу гоё итэвхтэй байж байгаа. Хичээлүүд нэг 4 5 хүртэл үзчихээд, сэтгэл зүйн хичээлийн нэг нь үзчихээд, тэгээд ерөнхийдөө бол сураг галгуулсан шүү дээ. Тэгээд яг ихний тэр нөгөө нэг яг анх идэвхтэй байсан үед дээр бас нилээ юу бас шүү дээ. Йоо дэргэжмэгээ нөгөө өр мөрөн дээр ч ялангуяа өрөн дээр те. Одоо ч мөнгөийг хэвлчихин энэ төр гэдэг. Айгүй ичтэйсэн баг. Үнэхээр ичтэйсэн. Тэгсэн мэт сэтгэлцэн болоог байсан тийм ээ. Тийм болоог байсан. Тэгээд нөгөө ихний 3 4 хичээлэл үзсэн шүү дээ. Би одоо ч ихний 3 4 хичээлэл үзсэн. Сонирм уу. Гэтэ Фибогоо л үзсэн шүү дээ. Фибогоо хүртэл үзсэн. Фибогоо хүртэл үзчихээ тэрнээс хойш үзээгүй. Тэгэхээр ихний 3 4 ихний 8 хүртэл. 8 тийм 8 хүртэл үзсэн гэсэн. Тэгчээд алга болсон хойноо нөгөө нэг айгүй их ажил ихтэй болчихж байгаа шүү дээ. Тэгээд ажил ихтэй болчиход алга болчиход сүүл буцаж орж ирээд тэгээ ашиг хийгээд хэлсэн гэх юм. Тэр өмнөх алга болсон хугацаанд өөртөөгөө их ярилцж байгаа. Сэтгэл зүйтэйгээ. Сэтгэл зүй дээр ажиллаж байгаа. Яагаад тэгэхээр би ч нөгөө жоохон маржин шахах гэдэг талдаа нөгөө 40% маань маржин шахуулчих гэдэг. Маржин шахаад 2 3 алдчихж байгаа. Тэгэнгუутаа би бүр $3 дансыг $120 болгож байгаа. Тэгчээд нөгөө төв маржин шахаад алдчихж байгаа. Идрийга өөртөөгөө ярилцж бодоод ялан дийлсэн гэх юм. Тэгээ одоо би ч нөгөө 0.1 лотыг барьж үзүүлж байгаа тий. Сэтгэл зүг айгүй их өөрчилж яваад орж ирсэн. Өөртөө яаж ярилцсан? Ментал ханд хийсэн юм уу? Ментал ханд хийсэн. Тий. Өөрхөө ярьсан ботсон юмыг буцааж үгүйсгээд, үгүйсгэснийг үгүйсгээд. Яагаад тэгээд байгаа нэ бас тий. Nice. Ментал ханд гэсэн миний эргэлтийн цэг болсон шүү дээ. Тий. Ерөнхийдөө бол бас миний эргэлтийн цэг болж байна. Nice. Өстой гоё. Өстой гоё сонсогдож байна. Тэгээ нөгөө ихний хичээлүүдээр дандаа нэг стратеги маань байгаад байгаа шүү дээ. Стратегигаа би нухаж нухажгаад сэтгэл зүгээ хаяад орж байгаа байхгүй юу? Ашиггүй. Харин тий. Тэгээ сэтгэл зүгээрээ ингээд яасан ч ашигтай болж эхэлж байгаа. Nice. Ийм л төвхтэй 8-ны Forex л. Окей. За.
Маш гоё ярьж өглөө баярлалаа. Тэгэхээр одоо үндсэн суурь арга барилч юу юм бэ? Миний үндсэн суурь арга барил гэх юм бол Одоо бол дан фиб болчихно уу? Одоо би яг анх сурсангаа бол үндсэн гэж хэлэхгүй байгаа даа. Тийм. Одоо чиний л хувьд дээрэн тэрий тий. Тэгээ миний хувьд болохоор лааны шилжилт. Лааны шилжилтэн дээр фибо. Окей. Ла фибон дээр яаж шилжиж орж ирж байна? Тэрийг харж агаад хаяа тогтоож гинөө, лово тогтоож гинөө тий. Сэтэлцэн үү болчлоо, баталгаачлаа гэх юм бол ордог. Тийм, манай сетапч одоо тэр хоёр дээр нэмээд юу штэ тийм ээ. Гурав дахь нь фибо зөв зурсан байх. Лааны шилжилт. Тэгээ дээрэс нь ликвидити амлалт байна уу тий? Тий, ликвидити амлалт байна уу. Тэгээ юмыг би өөрөө айгүй симпл болгочтой юм байна. Бас бодоод хахад айгүй хэлбэраар өөртөө хардаг болж байна. Би одоо фибого амар хэлбэрээр харцдаг шин. Моментум. Зөв. Хоёр л таттай. Фибо. Зөв. Тий. Тэгэхгүй болохоор нөгөө хөөгөөл барайлахаар өөрөө дотор нь төрчдөг байхгүй. Тэгдэг. Энэ нь ч зөв юм болов, энэ нь ч буруу юм болов гэл. Тэгээд баталгаад байгаа тэр яг энэ юу чи фибо ч зөв шүү гэдэг маань лааны шилжилт байж таардаг байхгүй. Тий. Тэг санагдав. Яг зөв. За тэгэхээр ер нь бол л шүү дээ нэлээд оролцсон сонсогдож байна. Одоо энийг симпл болгож харахын тулд эхний ээлжинд нэлээд гүнзгий оролцдог байхгүй. Гүнзгий оролцож дуусчаад окей энэ л юм байна шүү дээ гэдэг яг симпл болгодог байхгүй. Тэр маань нөгөө нэг анх итгэвтэйсэн үе. Анх итгэвтэй байсан үед бич бүр юм болгоноос би бодож байгаа. Татаа. Тэгэл сүулдэг бүр төөрөл танаас хүртэл асууж байгаа шүү дээ. Энэ зөв энэ буруу юу гээл. Тэгэхэд одоо би юу гэж хариулжсэн бэ? Ер нь хин зүг байсан. Тий. Тийм бах тий. Тий, яг би бас нэг сэл орж ирсэн. Миний тэр бас аягүй сэтгэл зүйд үлдсэн нэг аягүй сижигтэй лаанууд дээр би сэл орчлоо даа гэж тэнд харуулж ирсэн шүү дээ. Гэтэ би бон зүг байсан. Сэтгэлээд нэгэн цэг рүү явсан. Тэрэн дээр би орчоод бүх харилцаагаа хаагаад гарахад яг л дээшээ явж ирсэн. Тэр аягүй сэтгэл үлдсэн баг. Бас нөгөө нэг мэдрэмж өгсөн байна тий. Одоо чи ашигын сэтгэл зүйтэй болчихсон уу? Болцсон шүү дээ. Энэ пис мод булдаа мод. Оо наа чин тэгжилээ гэдэг дөө. Оо ашиг хүртчихнэ. Наа чин бол стоп лосс болчихноо. Энэ айгуу гоё. Ягаад ч юм тэг филинг өгж байгаа филинг нь маш гоё. За, окей, nice. За, одоо бол үндсэн суурь арга барил нь бол тэр байсан. Өмнө нь бол тэгэл бүгдийн л байгаа ер нь тэгтээ алын суурь гэж хэлэхэргүй байсан юм шүү дээ. Хэлэхэргүй. Бүгдийг харж байгаа юм чам. Патерн харж чаан. Тэгэн гут нөгөө нэг SMC-гээр имбалансаа нөхгүй тий нөгөө патерн нөхгүй ижиж явж моддаг ч юм уу. Тэгсэн нөгөө ордер блок байгаа шүү дээ. Ордер блокоо шалгахгүй мөртлөө яваад өгчдөг. Тэр асуудлууд айгүй хийс учраас тэднэр бол үндсэн гэж хэлэхгүй. За. За, Баатрагийн хувьд бол цөхрөлд орж байгаагүй юм байлээ. Нийт замлынхаа хугацаанд. За, ингээд сая ийм замлыг туулжээ. Энэ хугацаанд цөхрөлд орж ирсэн үү? Цөхрөлд. Ингээд цөхрөөд ер нь болидоо тий арилжаа бол хотлон байна да гэдэг ч юм уу. Зөв. Одоо бүр ер нь бол одоо юу гэдэг. За би жишээл ингээд амар их мөнгө оюутан байхдаа би амар их мөнгө алдчих жоохгүй. Оюутныхаа хувьд амар их мөнгө алдаад. Тэгээд тэрэндээ амар цөхрөөд тэгээ эсвэл бол юу гэдгийг чадахгүй айгүй удаан хугацаанд удаан явсандаа болоод зүгээр за болидоо гэхээсээ илүү бүр ингээд би яагаад тэгэл те гэдэг ч юм уу. Бүр цөхрөх биш те. Шантарч цөхрөх. Би маш их мөнгө алдчихж байгаагүй. Яагаад үг гэхлээр дандаа сонин балансаа барьцдаг. Алдагдлаа нөхчдөг. Тэгээ алдагдал маань өөрөө бага мөнгөөр явж эхэлж байгаад тэгээ нөхдөд байдаг байхгүй. Тэгээд бас нөгөө нэг одоо нөгөө нэг мотын $50 ч гэдэг юм уу, XM-ийн $50 ч гэдэг юм уу нэг тийм юм байдаг шүү дээ. Тэднийг дандаа ингээл алдчихдаг гэсэн байхгүй. Тэгэл өөрөөсөө цэнгэлснийгаа болохоор барьцдаг. Авангуудаа за болидоо гэл. Тийм л цөхрөл байсан надаа. Тэрнээс л үнэхээр амар их мөнгө алдтаа л тий. Одоо маш том уналтын үе бол байгаагүй. Бас харцсан угаагүй явсаар байгаа л өдийг хүрчээ. Тий, өдийг хүрээ зүг зам руугаа орчлоо л гэж би өөрөө хараад. Тэгэхээр би бол нэр өөрөөсөө тий нэг 10 сая төгрөг гаргаад ч юм уу $1000 цэнэглээ тэгж бол алдчихж байгаа. Окей. Тэр маань нөгөө нэг гүн бодолтой минь аюу. Хяноор. За би юу гэж $1000 бас арайчтэй те гээл те. Арайчтэй те. Тэгээд тэр чинь нөгөө нэг манай эхнэрийн нэг хэлж байгаа үг байгаа байхгүй юу? Чи сайхан наатаа ингээд давхар ажлынхаа хажуугаар ажил хийж одоо ингээд мөнгө хуваарлаад энэ мөнгийг чи алдахад асуудалгүй гэсэн мөнгөөрөө хий гэдэг байхгүй юу? Тэр маань аягүй их нөлөөлж байгаа. Тэгээд би одоо ингээд сая төгрөг алдахад надаа амьдралд ямар ч өөрчлөлт гарахгүй гэсэн мөнгөөрөө л хийдэг гэсэн үг байхгүй юу? Тий. Окей. За. Би бол тэгж бод нөгөө нэг амьдралд өөрчлөлт гарахгүй гэсэн мөнгөөрөө хий гэдгийг би ерөөс ойлгодгүй л дээ. Миний хувьд бүх мөнгө надад амар хэрэгтэй байдаг.
Бүгд л миний хувьд амар хэрэгтэй. Тийм, мөнгө Тэрийг бол олгосон би хэрэгтэй, ойлгодог. Яг яг нөгөө нэг би ийм юм ойлгодог байдаг ч шүү ойлгодог гэж болно шүү дээ. Одоо хоол хүнс хувцсанаар авах бүх юмаа зөрчүүлчингууд нэг цаана мөнгө үлддэг тий. Тийм тэр чинь бол бас л би өөр гоё юм зарцуулах боломж байгаа. Байгаа ч нэлээ зарцуулах юм байхгүй байгаа мөнгөө л би Гэтэ яг алдсан ч хамаагүй гэдэг тий утгаар. алдсан чамаагүй гэтээ би алдахгүй. Тийм би наас чи ойлгоолаа. Гэтэ миний хувьд болохоор тийм мөнгө өсөн ч алдсан ч хамаагүй биш байгаа байхгүй. Бэсэн өмнө одоо ч тийм яаж л хадгаламжинд iyi л да тийм үү? Тийм. Тэгэхээр миний өмнөх хугацаанд л та. Аха. Одоо л бүх мөнгө хэрэгтэй шүү дээ. Аха. За. Тэгэхээр ер нь бол бүх зүйл харьцан гайгүй болж өнгөрчээ. Тий. За. Тэгвэл үү штэ. Ийм хүн өнөөдөр ямар байснаасаа яаж одоо энэ үр дүнд хүрв? Одоо яг одоо ингэж чиний дүнэлтчээ байгаад байна. Одоо яг мэдээж ингэж энэ сургалтыг авснараа ингэж инглээ гэдэг чинь. Гэхдээ чиний дотор юм болж байгаа штэ. Тийм болж байгаа. Тийм тэгэнгүүт чи түрүүн яг дэлгэрэнгүй хэлхий гэж бодсон боловч би за хойш хоёроо гэдэг өнгөрөөсөн те. Яаж одоо ингэж марчин шахаад байдаг байсан байна. Тэгэнгүүтээ сангийн шинж чанар нь гарч ирээд түргэн ингэж ажиллаад байдаг байсан байна. Тэ. Гэт тэгснээсээ яг нэг тэр нэг нюанс те. Яг тэр нь углаас ч юм уу те. Яг тэр юм яг юу байв. Одоо сэтгэлийн хувьд бол түрүү чи ийм хүн те. Тэгээд ингэж их марчин шахаж ярилцдаг байсан. Марчин шахахын одоо баг хэдэн хувьтай алдах уу? Бараг 80% алдаж байна уу? Ер нь бүгд л алдсан шүү дээ. Марчин шахлаа бараг 100% алдаж байна. Тийм. Аха. Агүй одоо юу гэх юм? Зарим марчин шахалт нь бүтэмжтэй байсан. Лах л та тийм ээ. Байсан. Гэхдээ тэрийг цаа чи нөгөө шуналтай барьж шít. Аа. Тэгэн гут ч Буцаа нөгөө өрөөд. буцаад унаад яваад байна шít. Аха. Окей. Тийм тэгэнгүүт одоо тэгдэг байсан хүн ямар нухчаа гаргаж ирж яг тэр нуглаас нь гарч ирээд одоо ингээд inner peace модонд орчвоо гэдэг юмыг одоо хоёлаа олъё л та тийм ээ. Чиний бодлоор юу вэ? Надад бодлын бодсон юм байгаад байна. Минийх бол ментал хандл хийсэн дээ. Сэтгэл зүй. Маржин шахдаг маань юу байгаад исэн бэ гэхээр яг олж авсан би нөгөө олохгүй яага маржин шахаад байгаа юм болоо гэдэг дээр би өөр дээр асуулт тавиад те. Тэгэн гот чинь гэлс мөнгө олж гоод. Шууд ингээл маржин шахаал цагийн дараа шууд ингээл $100, $200, $300, $400 нэг шахалтан дээрээ те тэгж олох гээд идэг сэтгэл зүйтэй байсан байгаа байхгүй. Урт хугацаанд харахгүй. Тэгэл шахаад алдчихсан шүү дээ. Тэгэн гот нөгөө чинь сэтгэл зүйр унаа шүү дээ. За би өөртөө хийхгүй маань би ч бодлоо юм байна. Өөртөө пароксид бол бодлоо маань гэсэн бодолд орж агаад тэгээ хэсэг байж байгаа л хүмүүс ч ингээл орж ирж штэ арилж идэг хүмүүс. Facebook-ээр ил үзэн гот л ингэж хийлээ. Дотроо би яагаад чадахгүй штэ энэ хүмүүс яагаад чаддаг чи би чадахгүй. Тэгвэл дахиад нөгөө мэржин шахаад юм чинь. Өдөгч. Тий, өдөгч болж байгаа. Тэгэн гот л дахиад алдчихсан. Тэгэл энэ циркл явсараагаа л манай сургалтын ментал ханд дээр ирж байгаа хнаа авчирч байгаа. Тэгэл ментал ханд үзэл би чи ингэж исэн юм байна шүү дээ. Ааха. Одоо яг ямар ментал ханд нь чиний юунд эргэл тэнцэг болчих вэ? Одоо яг юуг засчих вэ гэсэн үг байхгүй юу? Энэ сэдвийг зассан чи ингэ болцсон багшаа гэдэг. Тийм Өдөөгч. Аха. Өдөөгч нарыг л зассан гэх юм уу? Аха. Нөгөө нэг хайперлдаг хүмүүс байдаг шүү дээ. Маш их хайперлдаг. Өстө би өчтөр ийм арилж энэ ингэж өрөө. Ийм хийх хичлээ шүү дээ. Хөтөл надад өдөөгдөж байгаа хгүй. Би явж чадахгүй гэж. Тэрийг засчих байгаа хгүй. Өдөөгч сэтгэл зүгийн засчих жаалсан. За ер нь бол тэгвэл тэр оюуны зураг хийдэг дээр нөгөө бид нар оюуны зураглалтаар бол өдөөгчийг таагаад байгаа шүү дээ. Тийм. Тэгэхээр яг ерөөсө чиний гол асуудал чинь бол өдөөгч байжээ. Тий. Чи их өдөөгддөг хүн байжээ тийм ээ. Их өдөөгддөг хүн байсан. Ааха. Тэр гол асуудал нь яаж ч тэр юм бэ? Гайгүй байгаа байхгүй тий. Хүн бодоол. Тэгсэн чинь яг л нөгөө өдөөгч гэдэг зүйл дээр л бүх юм байсан байлаа. Техникийн хувьд бол нэг харч явцсан байдаг. Би ямар арилжаа хэлгээ бодоод үзсэн чинь нэг тэнэг газар марчин шахацсан байдаг тий. Яагаад гэсэн чинь цаашаа хүлээж чадахгүй. Яагаад хүлээж чадахгүй байна вэ гэхээр нөгөө хүмүүс ашиг гэж харцсан. Би гяс тийм хиймээрээ. Тий. Яарад тий өдөөгдөөд одоо ингээд бас нэг хүмүүс стори хийн штэ. Ингээд 5 минутын өмнө стори хийсэн нөгөөт нь яг ингээд явах гэж байгаа ч юм уу тий. Тэгүн гот би нөгөө хоцроод орчингууд нэг зүг татаал буцаа явахчаар ч маржин чинь бүгдийн баланс нь альчиж байгаа шүү. Тийм өдөөгчлээ. Түргүү урт амархан уйддаг гэхэр чинь. Тийм нөгөө амархан сонирхчоод болждаг гэсэн үг чи яг тэр байхгүй. Стори хараад гис сонирхчихж байгаа байхгүй. Энэ дээр орох юм бол маржин шахах юм бол мөнгө болох юм байна. Тэгэл гис сонирхож дараал. Яг л тийм юм байна тий. Өдөөгчин дээрээ л айгүйх ажилласан юм байна. Энийг яаж засав? Өөртөөгөө ярилцаад урт хугацаанд чи ашиг хийх чинь үгүй юу гэдэг дээр ярилцаад.
Тэгээд эсвэл бол яг одоо болох уу гэдэг дээр ярилцаад ингээд таг алга болсон чи гэрээ таг алга болоо ингээд болох уу гэдэг дээр ярилцаад үгүй юм байна. Тэгээд яагаад үгүй юм бэ? Тэр бол юу гэж жоохон задлмаар. Яг хэлэхэд хэцүү. Би ойлгож байна. Би ч одоо та нөгөө хийсэн ментал хандаа хэлэхэд бол хэцүү л байдаг. Яг хамгийн гоё хэлэгдэжсэн юм дээр миний мөрөөдөл биелэгдэх үгүйгийн айдас дээр хийсэн ментал ханд байсан. Тэгээд тэрийг л би та хэд хэлсэн. Тэгээд та хэдийг бус асуудлаар дараа хийгэрэй гэсэн. Тэгээд би ягаад бусдын хэлэхгүй гэхээр хангалттай ингээд ойлгуулж хэлэхэд бол би нэлээд удаан ярих шаардлагатай болж байна. Яг хөө зүгээр цухас хэлхийг хичээвэл за сая ингэж орж ирлээ. Одоо нэг өдөө хүчин дээр ажилласан гэдэг байгаа шүү дээ. Тийм. Тэгэнгუთ миний өдөө хүч юу байгаа гэхээр бусад шиг л мөнгө хийгээл ашигтай байя гэд байгаад байгаа. Тэгэнгуთ би өдөө хүчөө ашиглаад урт хугацаанд чи өдөө хүчөө ингээд ашиглаа тий. Өөртөө жоохон мотивац өгөөд өдөө хүчөө урт хугацаанд багаар ингэж явдаг байлгавал ямар вэ гэсэн юм болов. Би ойлгосонгүй. Ерөөсөө ойлгосонгүй. Өдөөгчөө бүр болиулахгүй. Байлгана. Гэхдээ одоо нэг 40% сонирхоод байгаа гэдэг зүйл байгаа шүү дээ. Тийм. Тэрийгэ багасгасан гэсэн үг юм уу? Энэ аюу хэлэхэд хэцүү юм байна. Харин хэлэхэд хэцүү. Өөрөө дотроо ажилласан учраас. Харин тийм. Мэдрэмжээ өөртөө авсан учраас жоохон хэлэхэд хэцүү л юм байна. За яг хоо ер нь бол за зүгээр ингээд энгийнээр хэлэх юм бол янз бүрийн хүмүүсийн стори, пост, рилнээс бол гинт сэтэл авах болсон. Тийм. За тэгэнгүүтээ харьцангуй энгийн хардаг болсон. Маржин шахах болсон. Түрүүн бас хоёулын гоё дүгнэлт гаргасан шүү дээ. Ер нь бол ингээд байнга маржин шахаддаг, депозитыг л маржин шахаддаг байсан. Одоо бол зүгээр яг тэрнийхээ эсрэг юм хийгээд эхэлж ашигтай болж байгаа. Тий, эсрэг хийгээд эхэлсэн жаа. Байж бол хамгийн бага дотор хийгээд эхэлж ашигтай. Хамгийн бага дотор тий сэтгэл зүй маань өөрөө маржин шахахгүй энэ чинь нөгөө жоох явал алдахгүй гэдэг сэтгэл зүйд болчихж байгаа шүү дээ. Стоп лосс ингэсэн чинь ингэхгүйгээд тэгээ мөнгөний менежментэд дээр нь барьчихж байгаа. 50% аваад 50% авсан газар стоп лосс тавьчихна. Тэгээ ашигтай, стоп лосс өгсөн чинь ашигтай. Тэгээ багаар ороод байсан чинь их мөнгө, их ашиг хийгээд байгаа. Их ашиг хийж байгаа. Энэ нөгөө техник маань зүг болоо явчихж байгаа бас. За ийм л ерөнхийдөө л яриул иймэрхүү юм байна тий. Тийм уусаа ментал хандыг яг хэлэхэд хэцүү байл. Хэлэхэд хэцүү байд юм аа. Өөртөө ажилласан. Толгой дотор бол ингээд нэг юм ямар нэг зангилаа тайлгадаад ингээд нэг юм болчоод байдаг тий. Нөгөө нэг фэйсбүүк бичлэг үүдэж папер нөгөө SpongeBob-ийн од чи хэн блээ дээ? Патрик. Тийм тэрний нөгөө нэг араашуудын тархинд ингээд залгаадаа ажилладаг шээ. Би тиймэрдүү л юм ментал ханд бол. Тэгээ яг ингээд ойлгосон юм аа хэлэх гэхээр нөгөө л нэг сошиалуудаар байдаг нөгөө сургамжтай гэсэн. Тийм. Хинт сонсоод шууд ингээд яг чам шиг ойлгохгүй. Тэгэхээр яг өөрийнхөө яг л яс цусна гэдэг л багцсан гэдэг шиг л үзээрэй л гэж хэлээ даа. Өөртөө л ажиллаарай л гэж. Тэгээ ментал хандд 5 асуултыг бол би өмнөх дугаар дээр хэлсэн ба тэгээ манайхан буцааж эргүүлж хараад тэр 5-ын дагуу ямар нэг асуудал гаргаж ирээд хийгээрэй гэж зөвлөе. Энэ бол одоо миний эргэлтийн зэг болсон. Манай хүний бас эргэлтийн зэг болсон юм шиг байна. Эргэлтийн зэг болсон. Сэтгэл зүй ментал. Nice. За. Би ч бас чамайг алдахгүй гэж бас зөндөө ягаад хойноос ч нэлээд гүйсэн хөрхий. Тэгэл багшаа заа удахгүй юу яана. Идэвчнээ л гэсэн. Тэгэл би нэг 2 асуугаал тэгэл бас тэгсэн ашгүй буцаад идэвчсэн. Сүгэнд орсон. Одоо энэ хэврэл яа. Сүүлийн 2 хичээл үзнэ. Сүүлийн 2 хичээлийн эхний 30 минутыг үзсэн. Эхний хичээлийнх нь. Сүүлийнх нь үзэж амжаагүй. Эхний хичээл дээр чинь нөгөө нэг фибого яад татлаад байгаагаас явж байгаа шүү дээ. Бас нөгөө стафны хичээл. Тийм, стафны хичээл. Тийм, стафны хичээл дээрс. Тэгээ би ингээ харж байгангууд яг л нөгөө миний ярьсанчлаг фибо зүв татагдаад лааны шилжилтэнд тэрийг батлаад өгчин. Тэгээ ликвидити хамчих юм бол бүр nice. Заавал байх хэрэгтэй 3 шиш. Тийм. Тэр 3-ыг л заавал би бол дэлхүү ашиглаад. Хөдөлгөөний уялдааг ашиглаж гинөө. Нөгөө нэг би тэрэн дээр мөнгөний менежмент барьчиж байгаа учраас бас нөх амар тэгж поинтлахгүй байгаа. 50 аваад гарчин нөгөөтгийгөө стоп лоссын зөвгөө тавьчихаар алдсан ч алдаад л аахгүй 50% ашигтай гарчиж байгаа учраас. За окей. За тэгэхээр манай за энэ TB марга барилгын тухай одоо яг зөвхөн сэтгэл дээр төвлөрч одоо ярил. Юу сэтгэл хэр байна? Айгуу гоё шүү дээ. Гоё. Төөрж бодолж явж байхад л яг нэг юмнийх нөгөө хонглын үзэрт гэрэл харагдана гэдэг чил үзүүрээ бариад авчиж байгаа. Давуу тал сул тал нь юу байна? Чиний бодлоор? Давуу тал гэх юм бол миний анх хэлсэнчлэг нөгөө нэг маш олон стратегиудыг нэг болгож харуулж зааж өгдөг. Гэхдээ яг өөрийнхөө үндсэн дээр илүү төвлөрөөд хослуулж байгаа учраас айгүй том давуу талтай. Тэр нь давуу тал. Хамгийн гол давуу талыг бол байхгүй болгочихж байна л гэсэн үг ш. Нөгөө 100% явнаа гэдэг чинь.
баталчаад байгаа. Тренд ирвэл дөө. Тий. Харин тийм ээ тэр бол мэдээж бат те. Тий. Өнөөдөр жишээлбэл өнөөдөр чинь хэдэн мөлий? 27 он. 3 сарын 27 оны 26. оройн 3 цагаас юуны 6 цагийн төгсгөл 6 цагт ингээд 4 цагийн лааш хэлж байгаа шүү дээ. 6 цагийн лааны төгсгөл тэгээд 6 цагийн шин 4 цагийн лааны эхлэл хоёр дээр бол өнөөдөр маш огцом өсөлтийн хөдөлгөөн орж ирсэн. Манайхан тулгаад хараарай. Алтан дээр. Тэрэн дээр бол өнөөдөр бид нар маш гоё лонг ярилцаанд орсон. Манайхнаас олон орсон байлээ. Олон орсон. Тийм. Тэгээд энэ дээр бол зөндөө ашиг гэсэн. Энэ хөдөлгөөн одоо нэг тулгаад хараарай гэсэн. Яг тэр хөдөлгөөн бол бидний яриад байгаа нөгөө 100% хөдөлгөөн. Трендийн эргэлт. Vantage Mobile App. Таны санхүүгийн ухаалаг туслах. Дансны үлдэгдэл, арилжааны түүх, графикууд, мэдээлэл зэрэг бүх хэрэгтэй мэдээлэл нэг дор. Олон төрлийн төлбөрийн хэрэгсэл. Банкны шилжүүлэг, карт, крипто, e-wallet дэмждэг. Бодит цагийн график, дүн шинжилгээ ашиглан үн ханшийн хөдөлгөөнийг шууд хянаж. Урдан хэрэглэхэд хялбар интерфейс. Цаг үеийн онцлог үйл явдал, үн ханшийн огцом өөрчлөлт, арилжааны сануулгуудыг цаг алдалгүй хүлээн авна. Vantage-с санал болгож буй онцгой урамшуулал, кэшбэк, арилжааны бонусуудыг төрүүлж мэдэх боломжтой. 24/7 support. Танд асуудал тулгарвал шуурхай туслах мэрэгжлийн Монгол ажилчтай. Vantage Mobile App. Хөрөнгө ухаалаг удирдах, арилжааны шийдвэр гаргахад танд туслах хамгийн найдвартай хүчирхэг платформ. За сургалт авснаас хойш одоо хоёлаа ярив. Сургалт авснаас хойш биш үү? Ер нь яг за ийм бодит өөрчлөлт гарлаа. За яг мэдээж менталын дэгэд бас сэтгэл зүйн хувьд бол өөр болоод ашиг хийгээд эхэлсэн юм тий. Өөр одоо за яг тэр ашиг хийгээд эхэлсэн дээр бодит өөрчлөлт чинь одоо хэрвээ боломжтой бол мөнгөн дүнгийн тухай ч юм уу тий. Эсвэл бол юу гэдгийг одоо гарсан тэр өөрчлөлтүүдээс яг юм бодит жишээл үгдээ ихнэрээ баярлууллаа гэдэг ч юм уу тий. Одоо гоё өөр зохиолсон зүйлс хаа тухай. Мөнгөн дүнгийн хувьд бол нооц. Тийм мөнгөн дүн бол хийлээд байгаа шээ. Тийм би ч санал нөгөө бас нэг хүмүүсээ буруу юмдаас уруу татах ч юм уу тий. Тийм юм байгаах гэж би бодож байна. Амьдрал дээр гарсан өөрчлөлтийн хувьд гэх юм бол арилжаа хийдэг хүн ч өөрөө юмыг айгу тайван уужуу өөрийгөө олцохоор болчдөг юм байна тий. Болчт юм билээ. Ястаа өөрийгөө олно. Наач бас гоё юм байна тий. Наач бол ингэх л юм штэ, ингэчдгийг штэ л гэдэг нэг тим юмд болчт юм бэл. Сэтгэл зүйд өөрийгөө олцдог болохоор. Тэгээ өөрийгөө олно гэдэг чинь өөрөө амьдралд маш том өөрчлөлтийг оруулж ирж байгаа байхгүй. Бүхэл юм дээр хандлага өөрчлөгдөл тий. Ийм даваа талтай болсон сургалтын цаас. Өмнө чи ингээд ашиг татаад тэрийг амьдралдаа гоё хэрэглээд ингээд ийм гоё мэдрэмж эрчөлөөтэй тий. Одоо юу гэх юм. Сургалт авах юм байсан. Гэхдээ тэр чинь сэтгэл зүйтэйгээ уялдаж өөртөө ялаагүй ашиг буруугаар хэрэгж байгаа байхгүй. Одоо тэгээд яг тэр үед одоо миний бодлоор ийм айлгаа байсан болоо гэж боддог юм. Сургалт авах юм одоо ингээд жишээл ашиг татаад гоё байсан. Гэхдээ чиний толгойд тэр цаана бас нэг юм байгаа байхгүй. Юу гэхээр дараагийн арилжаа маань ямар болохыг чи мэдгүй. Гэхдээ дараагийн арилжаа ингэж бодож байгаа. Өө би угаасаа лаах юм. Одоо ийм ашиг хийгээд юугаа хийсэн чи би болчлоо гэх. Тийм буруу шунлын буруу нэг тийм юм үүсэж байгаа. Энэ дээр болохоор сэтгэл зүйтэйгээ ярилцаад ашигаа татаж аваад тэгээд тэр авсан ашиг арай өөрөөр нөлөөлж байгаа юм. Дараачийн арилжаанд бол нөлөөлөхгүй байна. Нөгөө нэг стапан суучруулсаа стапараа явуулчихна гэдэг тийм даваа тал болж авч байгаа. Миний хувьд бол ийм байсан юм. Би өмнө нь бол ингээд янз бүрийн одоо ашиггүй арилжаач байх та. Янз бүрийн арга барил хэрэгэлдэг байх та. Ашиг хийгээд бол мэдээж татна. Эдгээр амьдралдаа жоохон нөлөөлүүлээ гэж бодоод нөлөөлүүлнэ. Тэр маань гоё мэдрэмж өгнө. Тийм VIP luxury мэдрэмж өгдөө шүү дээ. Тэгэнгүүт би миний дотор цаана нэг юм байгаад байсан байхгүй. Би ер нь мундаг байгаа юм байна гэсэн юм дотор авчиж байгаа мөртлөө яг миний цаана болохоор дараагийн арилжаан дээр би яг ямар сетап дээр арилжаа хийх вүлээ. Дараагийн арилжаанд энэ яг явах уу явахгүй юу? Яг нэг тийм батны юм байхгүй мэдрэмж төрөөлөд байсан байхгүй цаана. Цаана нэг л юм байгаад байсан. Тэгэл яг фибог ингэж зурдаг болсноос хойшоо бол ерөөсө дараагийн арилжаа тодорхой. Маш тодорхой. Хэрэг ашиг хийх нь маш тодорхой. Тий, бас тодорхой. Тийм болсон банаас явах нь тодорхой гэдэг шиг. Тий, тийм болсон болохоор бид нар ашиг татаад хэрэглэхдээ ингээд бас маш тодорхой болчихж байгаа юм. Энийг би одоо шилбэгдээ дараагийн арилжаам тодорхойгүй байхад би мөнгөө хэрэглэх үү гоё хадгалах уу те эсвэл дараа нь би дансаа алдахаараа энийг нийлэх үү те алдаараа тавьчихсан нийлэх үү гэдэг асуудал. Тийм асуудал орж байгаа байхгүй. Гэтэл чи одоо л юу ч тийм байхгүй шүү дээ. Тийм байхгүй шүү. Тийм үр дүн байсан уу гэж байгаа. Чиний хувьд болохоор
заглаад байгаа юм байна гэж бодоод тэгэл алдах үедээ болохоор даун болчихвол тэгэл явжсан ба шүү дээ. Тий, өмнө нь шүү дээ. Одоо болохоор яг таны наа сэтгүүч юм байгаа байхгүй. Дараагийн харилцаа маань сетапн дээр явчихна, юм дээр явчихна ашиг их нь ойлгомжтой. Тэгээ ямар ч би алдах уу яг үед айц байхгүй ч юм. Тэгээ мөнгөний ментийн нэмээд өгчөнгүүд үгүйс бүр бат те. Алдахгүй шүү дээ. Ааха. Бас яасан гэсэн шүү дээ. Яг хувийн юм л да. Эхнэрээ баярлуулсан гэсэн дээ. Баярлуулах гэж байгаа юу? Арай баярлуулаагүй байна. Арай л баярлуулаагүй байна. Гэтэ удахгүй дахиад баярлуулна. Удахгүй дахиад баярлуулна тий. Дахиад. Тэгээ намайг ашиг игээд эхэлж гэнэ гэдэг чи манай эхнэр баярлж байгаа. Тийм ээ. Тэгээд тэр ашиг татчихад одоо баярлуулна шүү дээ. Баярлуулна тий. Тэр нь арай баярлуулаагүй байгаа. Тий. Хүлээж байгаа. За. Одоо тэгээд тэр мэдрэмж бас их гоё шүү дээ. Нууц алдсан. Тийм үү? Бодлаа. За. Нууц алдсан бол идэтэлчих хичээлээ шүү дээ. Ааха. Арилжаа их чинь би ер нь миний бэлдэг үлсэлт байна. Арилжаа их чинь гэр бүлийн талаас ямар нэгэн асуудал ямар нэгэн юм байсан уу? Нөлөө юу? Тийм нөлөө. За нэг нөлөө нь юу байсан бэ гэхээр манай эхнэр намайг аюух дэмждэг л дээ. Дэмждэг. Гэхдээ нөгөө нэг хүн дэмжиж байхад би өөрөө тэгээ болохгүй ашиг ихгүй алдаад ахаар хүн ч бас наач худлаа юм шүү дээ. Болох юм шүү дээ гэж хэлсэн шүү дээ. Тэгж жагаад ашиг игээд ирэнгуут нөгөө анхны дэмжижсэн сэтгэлээрээ дэмжиж эхэлж байгаа. Манай гэр бүлийн хувьд бол ерөнхийдөө бүгд дэмждэг. Үгүй гэдэггүй. Тэгэхээр нэг талаар бас сэтгэл зүйд айгуу даваа талтай байдаг. Яг гэр бүл нөгөө нэг наа чин бол нөгөө покер штэ тий худлаа штэ гэдэг хүмүүс зөндөө байдаг баг. Яг тэрэнд нь яг та хэд өөрсдөө манай сургалтыг аваад харуул хичлээ. Өөрөө. За баярлалаа. Тий. Би бол сургалтыг аваад хар гэхээсээ зүгээр тэр плейлисттэй маань яг чамшиг гоё үзчихсэн л гэж бодчих. Тэгэх юм бол тэгэл бүх зүйл маш тодорхой болно тий. Ойлгомжтой. Миний энэ үг ч үнэн болчихсон дөө. Тий. Тэгэл нөгөө Telegram дээр байгаа тэр бүх чатуудыг нэг ганц цаг зарцуулаад бүгдийг гүйлгээд нэг хараад үзээ ч тийм ээ. Тий шүү дээ. Үнэхээр хизээ өвжсэн юм яаж явж исэн бэ те. За. Нэг амаа гэж уриалмааргүй. Тэрийг бүгдийг харж чадсан хүнийг л би авмаар байна. Яг би таны талаас жоохон арай өөр бодолтой байгаа. Тийм. Чи бол хайплдаг хүн гэсэн те. Тийм. Би аав гэх гээд байгаа. Яагаад гэвэл үнэхээр л арилжаа сонирхоод ороод алдаад эхэлсэн тий. Шантрах гээд байгаа. Эсвэл бүр анханаас алдаагүй байгаа мөртлөө дөнгөж сонирхож байгаа хүмүүс бусад өөр одоо юу гэмэрч юм дээ. Өөрөө бие дагаад яг явуул явна гэхдээ алдаа шүү дээ. Тийм учраас зөв хүнээрээ зөв ихлээсэй л гэж хүсэж байгаа байхгүй. Эсвэл буруудсан байвал зөв болоосай л гэж хүсэж байгаа. Тэгээ манайхан нөгөө нэг чи үнэхээр л мөнгө болоод чадаад байгаа юм бол яагаад үнэгүй их гээд байгаа гэдэг тийм юм байдаг шүү дээ. Чи яагаад чи үнэхээр л амар мөнгө болоод байгаа юм бол нас сургалтаа үнэгүй гэлдэг. Тэр чинь бас нэг бодлын буруу байхгүй. Та ингээл өөр төр маш олон хүний ачаал аавна, маш олон хүн аавна. Тэгэн гут нөгөө нэг үнэгүй юм гэдэг чинь тухайн ч өөрчлөлдөхгүй шүү дээ. Нөгөө чи өөрөө мөнгө зарж аваагүй учраас тоохгүй хайчих шүү дээ. Тэгэнгүүт одоо би хойноос нь чи яаваа гэх юм уу тий. Тэгэнгүүт одоо нэг тийм хүмүүс тулсан юм шиг ирнэ. Ямар ч үр дүн байхгүй тий. Хинт туслаагүй юм шиг тий. Тэгсэн мөртлөө цаг хугацаа зарцуулчаад байдаг. Тэгээ дээрээс бас ингэмээр шүү дээ. Одоо санхүүгийн хөрчлөө гэдэг чинь бол шүү дээ. Олон их мөнгөтэй биш миний бодлоор. Их мөнгөтэй олон талаас тогтмол орлого орж ирэх хэрэгтэй. Ер нь бол тэгээд яг онлын хувьд бол 7 билүү 9 гэдэг юм хэлээ л дээ. 7 тогтмол орлоготой болчихвол 9 тогтмол орлоготой болчихвол тогтмол пассив шүү дээ. Өөрөө хөдлөх байх шүү дээ. Эсвэл нэг нь өөрөө хөдлөх ч юм уу тийм хүнийг л ер нь хэлдэг гин л дээ. Тэнгүү чин одоо би бол яг тэрийг зөв гэж үздэг. Тэгээд тэрнийхээ дагуу ингээд бизнесүүдийг хийгээд явахыг бол хичээдэг. Тэгээд би арилжаа сайн хийж илаа гэд өөр бизнес дээр амжилт олно гэсэн үг бас биш шүү дээ. Тийм шүү дээ. Тэгэхээр одоо ингээл би бодож л байна. Ингээл нэг нэгээр нь үүсгэл явж л байна. Тэрний нэг баг. Тийм шүү дээ. Тэрний. Цаашдаа бол бас би сурагчтайгаа бас багшуулаад явах болов гэсэн алсын харуул байна. Тэгэх юм бол тэгээд би өөрөө заах шаардлагагүй болчвол энэ зүйл маань пассив болох гэж байна. Дөнгөд би дараач ажиллагаа орно шүү дээ. Гэх мэтчлэн зүйл байгаа. Тэгээд хамгийн гол нь бизнес ч гэсэн хамгийн гол нь хүнд хүрэх хэрэгтэй. Тийм учраас би өнөөдөр үр дүн гэдэг юм чинь тийм ээ. За гэх мэтчлэн юмнууд байна. За арилжаа хийж явах үеийн графикийн хаашаач явж магадгүй тийм айдсын хувьд дэлгэрүүлээд яриач. Тийм айдстай байсан. Чиний төсөөлөг үзүүлэх гэдэг эсвэл яг чиний хүссний эсрэгийг хийдэг
хийнгүүт чи ингээд гайхаад учрыг нь олгоод тэр чинь нөгөө нэг сэтгэл зүйн нэг юм байдаг шүү дээ. Намайг оронгуут л миний орсон зүг биш өөр тийшээ явчихад их ингээд нэг тийм сэтгэл зүйн уналтанд хүн орчдөг шүү дээ. хойноос нэг хүн хараа сууж байгаа юм шиг те. Эсвэл нөгөө нэг будаа аллаахан за чи орцноо шууд наатгаа яа нөгөө фэйсбүүк дээр нэг бас нэг хэлээдэг шүү дээ. Нөгөө нэг алтан дээр голден дээр баа ийцэн чинь Дональд Трамп руу залгаал за баа ийцэн шин наатгаа зараадах гэл. Тийм сэтгэл зүйтэй болчихдог байхгүй юу юм чаа. Дамп ит гэдэг. Тий. Тийм айдас анхандаа байж шүү дээ. Хүн болгонд буруу сурсан. Одоо яг юм сайн хэлсэн шиг буруу хэлсэн буруу тий сэтгэл зүгөө шаналлаг хүмүүс тийм юм бол гарна. Тэрийг л нөгөө бид бүгдийн сургалтын дээрээс засчихж байгаа байхгүй. За окей. Надад ч тийм байсан шүү дээ. Аха. Нэг нааг орчин гутал нөгөө будаа нөгөө харангуут наач орсон шүү. Аха. Түүнээс одоо бол ингээ харахад хааш зүгээр хийх юм л хийгээд байгаа тийм ээ. Хийх юм л хийж байгаа. Явах хэрэгтэй юм явж байгаа. Нөгөө мэдэн дээр хүртэл хийдэг шүү дээ. Наа чи шалах хэрэгтэй 68 шалгаал унж байгаа шүү дээ. 61.8 тийм ээ. За окей. Төлөвлөгөө чинь арилжааны төлөвлөгөө чинь илүү боловсронгуй мэдээж бол болсон юм байна тийм ээ. Тийм. Үнэхээр боловсронгуй. Бас simple бас. Тэр сетапны хичээл ер нь хэр нөлөөлсөн? Тэр л бараг 100% бараг нөлөөлж байгаа шиг дөрөв. Тэгсэн шүү дээ. Тэстэй тэгсэн баг тийм. Гэхдээ нэг гоё юм за бас хайпер юм л да. Би тэр хичээлийг дуустал нь үзег байхгүй. Эхний 30 минутаа үзэхэд л намайг ашигт оруулж байна л гэж хэлэх гээд байна ерөөхдөө. Аа за. Тий. Тийм байгаа байхгүй. Аа. Тэр чинь бол ерөөсөө эхний 30 минутанда эхний 30 минут биш үү? Эхний 30 минут дээр би ихэвчлэн өөр юм ярьсан байгаа шүү дээ. Яг л ч гэсэн нөгөө лааны шилжилтэндээ хэсэг хүртэл үзсэн. Аа. Тэгээ тэр хичээл чинь бол бид бүгдийн ярилцлаган дээрээс уулзалтан дээрээс гарч ирсэн хичээл шүү дээ, тийм шүү дээ. Би бол ингэж бодож байгаа байхгүй. Сетап интернет амар хэлэх шаардлага байхгүй. Бүгд л тодорхой болчлаа гэж бодоод байдаг. Та зүгээр өөртөө ингэж тодорхой шүү дээ. Ингээд эндээс ингээд зөвийг аваад ашиглал. Бүгдээрээ зөв шүү дээ. Тийм бүгдээрээ. Бүгдийг ингээ харангууд наад чинь ингээ айгүй гоё таарна гэд хэлээд орхичод байдаг. Ойлгоцсон гэж бодоод байна шүү дээ. Тэгэнгүүт нэг хэсэг таад болохгүй те. Яг бид нар сетап гаргаад үгүй. Тийм. Тэгээ яг тэрийг гаргасан сойш ингээд яг баларч эхэлж исэн хүмүүс ашигт ороод ирсэн шүү дээ. Тэр хичээл дээр жидүүлээ баг 5 цаг хоорондоо ярилцлаа. Тэгсэн шүү дээ. Нэлийн удаан ярилцчихж төгсгөлд нь бидний сурагчд маань бас комент хийлээ, та комент хийлээ. Тэгж гарч ирсэн хичээл. Маш үнцэнтэй хичээл. Nice. За. Тэгэхээр мэдээж бол өмнө яаж төлөвлөдөг байсан юм бэ? Одоо ингэж бодонгод өмнө за би бараг төлөвлөдөггүй байсан юм байна гэж хэлэхээр байна эсвэл. Өмнө нь нөгөө л нэг уламжлалт хийдийн юмнуудаа л хальтмалт зурчаал. За тийм юм байна гэл орчин шүү дээ. Тэгэхээр одоо жишээл өмнөх юмнууд жишээл батарей зурлах гэж ингэ шүү дээ. Тухайн цаг үедээ л гардаг байсан. Өмнөхөө харахгүй. Төлөвлөхгүй биш шүү дээ. Тухайн цаг үедээ л за одоо юу үссэн мэн тэгвэл ингэж магадгүй гэж бодохоос биш. Одоо ч юм бол чи ингэ шүү дээ. За окей. Дээшээ яаж ч явсан болно, ямар ч паттерн хийжсэн болно. Доошоо он жирлэг эсвэл би тэндээс бая харах юм байна гэж бодцоод идэг. Өмнө ч болохоор чарта нэгэд за юу болж ийн гэж харна шүү дээ. Тий, тэгэн гот өө эн чин паттерн явж ш. Дээшээ юм байна шүү. Тэгэл тэгэн гот нөгөө паттернаад бил орчин гот. Тэгэхээр тэгж хардаг байсан уу гэдэг хэвхэв. Тийм л юм байна. Ааха. Гэхдээ би бас нөгөө нэг SMC энтер харахаараа бас нэг жоохон хүлээдэг болдог ч гэдэг юм уу. Тэгсэн чинь нөгөө SMC ордер блокоос явахгүй. Тий. Эсвэл бол стоп лосс авчаад явнаа. Стоп лосс авчаад явна. Эсвэл хүрхгүй нь имбалансаас яваад өгнө. Тэгээ буцаад ордер блок дээр ирэх юм уу ирэхгүй юм. Ирэх юм уу ирэхгүй юм. Тэгээ ирэхгүй явчихна. Айгүй бол асуудал. Одоо болохоор чинь тий хаана явж байгааг нь мэдээд байгаа. Аль ордер блок нь зөв юм мэдээд байгаа. Тий аль нь тий. Чиглэлээ маш сайн мэдээд байна тийм. Окей. За мэдээж саяын ярьснаар бол фоморхоо болж те хан шиг өөр дөрөө ирүүлэх тухайд бол хүчлэхээ болцсон тийм. За тэгээд дээрэс нь өмнө нэлээд дайрдаг байхдаа юу байсан? Ашиггүй байсан. Одоо бол дайрхаа болоод баг эсрэгээр ажил дээр чинь овоорон гут баг эсрэгээр ашигт болж байна. Ааха. Тэгэхээр өөрөөр хэлбэл энэ юу гэсэн үг вэ гэхээр би бас сурагчтай байнга хэлдэг байхгүй. Ач холбогдол битүү. Чиний амьдралын номер 1 зүйл чинь ерөөсөө арилжаа байх хэрэггүй. Тийм, арилжаа бол хийдгээрээ хийн чи орох цэгээс орно. Чиний орох сетап чинь тодорхой. Тэгвэл тодорхой юм бол энэ боломжийг ашиглаад их мөнгө хий гэхээс илүүтэйгээр окей, тодорхой юм чинь тэгэл би тодорхой тийм хэмжээний тутаар ороод алдуул хэдийг алдаад олвол хэдийг олно шүү дээ. Болоо гэж бодох хэвээр. Ямар ч арга барил хийсэн гэсэн. Тэгж бодвол ашиг хийх баг. Гэтэл тэгж бодоод ач холбогдол өгөөд ирэхээр л алдаад идэв. Тэгээд бас тэр бодол дээр нөгөө нэг
За орохгүй байлаа гэхэд дараачийн хөдөлгөөнөө хийцэн ч гэсэндээ тэнцээс дахиад тодорхой юм болоо л авчих. Тэгэхээр нөгөө нэг сэтгэл зүйд айгүй амар болчихж байгаа. Гинт нөгөө нэг өмнө мэдэхгүй юм дээр шууд яваал өгч штэ. Тэгмээ дараачихын тодорхойгүй штэ. Орох гэдэг юм бол өсөх гэдэг юм болоо. За өсөх юм шиг нь орчин юм бол унаадаг гэдэг ч юм уу тий. Аха. Тийм байна. Тэгэхээр амьдралдаа яг чухал зүйл болгоод байдаг. Тэр л их том асуудал. Seriously ялгаа. За одоо би энэ дээр л гоё орчвол стагаа ингэчих гээд байна. Тэр их том асуудал. Тэрийг би бүр дахин хэлье. Одоо үзэж байгаа хүмүүстэй. Мэдээж ашигтай байдаг хүмүүс бол та өөрсдийнхөө байхт болно. Жоох асуудалтай байгаа бол энэ үгийг маань бас хүлээгээд аваарай, бодоорой гэж хэлээ. Номер 1 зүйл чинь жишээлбэл ажил байх хэрэгтэй тий. Ажлынхаа хажуугаар хоёрдугаар тавьгаар тий. За юу гэдэг юм. Нэгдүгürt гэр бүл хоёрдугаарт ажил арилжаа чинь доор ээж 3 руу орж ирэх. 3 руу орж тий. Тэгжээж л ашиг юм. За. За арилжаанд чинь гарсан яг хамгийн том big one өөрчлөлттэй. Ганцхан өөрчлөлт. За яг хамгийн гол гарсан өөрчлөлт нь энэ л юм байна багшаа. Гэвэл яг юу хэлэх вэ? Миний хувьд бол хэр сэтгэл зүй ментал байна. Окей. За. Энэ тухай зөндөө ярьсан чинь ингээд дуусах тий. Миний хувьд бол тодорхой тий. За сэтгэл зүйн байдлын хувьд бол ийм окей. За. За өдрийн болон weekly, monthly орлогын тухайд хэлээд өгөөч. Хэлэхдээ чи яаж хийсэн бол чиний дур мөнгө хэлж болно. За мэдээж мөнгө хэлэхгүй. Би ч ер нь хүнд ер нь мөнгө хэлэх дурггүй. Одоо жишээлбэл яг одоо сонсож байгаа хүмүүс ингэж бодож магадгүй л дээ. Хотлоо мөнгөгүй ижиж одоо юу гэх гэдэг ч юм дээ гэж хийж магадгүй. Гэхдээ яг зүгээр арилжааны үр дүнг л харчих. Нэгдүгээр, хоёрдугаар сурагчид хэр ямар сэтгэлдээ байгааг л харчих. Хүнд дансаар л аяг бичүүд байхгүй. Тийм шүү дээ. Хүнд дансаа хянуулах те хин намайг хэдийг хийж байгааг мэдж байгаа гэж бодохоор л арилжаанд орохдоо аягүй хэцүү байдаг байхгүй. Тийм учраас ялангуяа одоо жишээлбэл хүмүүс итгэлийг хүлээж байгаа үед бол бүр төвхт. Тийм тэгээ нөгөө миний ярьсан нэг асуудал байгаа даа ш надад тэр чинь нөгөө. Үнэхээр л хувь заяа амьдрал нь арилжаа хийх ёсгүй байсан хүн дээр явчаад амар их мөнгө харууллаа л тий. Тийм шүү дээ. Тэг чин гут нөгөө хүн чинь ороод алдахаар тэр хүн хэцүү шүү дээ. Бас тий наа ч бас гоё үнцгүй шүү. Тийм. Үнэхээр л хувь тавилан тэр хүн потенциал нь байхгүй сэтгэл зүйдэрээ ч юм уу нөхөөл чартаар чаддгүй хүн компьютер дээр ажиллаж чаддгүй хүмүүс байж болно шүү дээ. Тийм хүнийг аваачаад хайперлал би өстө мөнгө болж юм ярьж байна гिचээд дансаа ингээл харуулцдаг тий. Тэгмэд нөгөө хүн чинь үнэхээр чадахгүй хүн дээр тийм асуудал үүсэх байхгүй. Тэг би бас энэ тал дээрээс жоохон тэгт дурггүй. Харин тий. Тэгээ дээрээс нь ер нь л за энэ тухай дуусгая тий. Бас жоохон нурш. Явж гин үгүй л байхад болно тий. Явж байгаа л бол тэгэл болоо тийм ээ. Тэрэн дээр хин хэдий хийж ямар ч юм байхгүй шүү дээ. За тэгэхээр өдрийн эсвэл weekly monthly орлогын тухайд тийм ээ. Мөнгөнд нүү хэлэхгүй байж болно, эсвэл хэлж болно, эсвэл болоо шүү дээ. PPR ярьж болж байна. Ингээ хэлж л та. Одоо энэ vintage broker байгаа шүү дээ. Одоо нэг first юун дээр $50 өгöd байгаа шүү. За. Тэрийг би 0-100-ны 1 лотоор 7 хоногийн дотор 150, 170 болгосон юм уу? За. Окей. За. Тэгвэл ер нь тодорхой болж байна. 10 минут барьж байгаа. Тэгээд лот нь 0.1 хүрсэн л гэсэн үг. Лот нь 1 лот хүрсэн шүү дээ. Тий, 1 лот. 0.1 лот. 1 лот хүрсэн. Нийт 1 лотны арилжааг 10-аас дээш минут бариад дандаа 0-100-ны 1-ээр ороод 7 хоногт $50-ыг 170 болгож байна. Тэгээд эндээс бол 100-аар авсан тий. Зүгээр хэмжээ өгөхийн тулд ингэж ярьсан тийм ээ. Тэгвэл хэмжээ өгж байгаа шүү дээ. Яаж ярилцж байгаа вэ? Тийм. Тэгэхээр ч одоо ер нь юу л гэсэн үг л дээ. 0-100-ны 1-ээр 1 пип барина гэдэг чинь ер нь $0.1 шахав шүү дээ. Тэгэхээр ч одоо $0.1 $100 хэр чинь хэдэн пип барьсан бэ? За зөндөө пип барьсан байна. Ийм байна. Окей. Маржин шахсан бол хизээш тийм пип барихгүй. Чи бол тий. Аха. Өнөөдөр бас нөгөө түрүүч ярьсан лонг харилцан дээр манай одоо эргээс сурагч. Гой маржин шахаж гэсэн нэрээ. $30 хэрвээ типи өрчих юм бол 30x хийх гэдэг нэгсэн. Тэгсэн типийг хүрсэн мэт шүү дээ. Хүрсэн мэт гэсэн сэдвүүд ингээ орсон явчихсан. Даваад явцсан байх. Тий, даваа явчихсан. Момент маань нэгэн цэгээс л явцсан тий. Nice. Тэр одоо тэгээ шоуд нэгсэн. Болж шүү дээ. Аха. За окей. Тэгвэл орлогын хэмжээний хувьд бол ерөөсөө энэ юм байна. Одоо та хэдийг бол баримжаа авсан байхаа гэж найдаж байна. За энэс хойш бол хоёул одоо асуудал واخгүй фри ярилцж болно уу? Үнцэн асуултууд маань бол дууслаа. Чиний хувьд бас гоё ярмаар байгаа ойлгосон ч гэх юм уу ингээл бас тэмхүү сэдвүүд юу байна?
Ямар нэг зүйл байна уу? Яг хөө зөвхөн шинээр арилжаа хийж эхлэх гэж байгаа эсвэл бол алдагталтайгаа хүмүүст хэлэхэд сэтгэл зүйтэйгээ маш сайн ярилцах хэрэгтэй шүү л гэж л доо. Өөртөөгөө маш сайн ажиллах хэрэгтэй. Тэр маань юу вэ гэхэлэр нөгөө нэг чи өөрөө л энийг хийж байгаа шүү дээ, хуруугаараа л дарж байгаа шүү дээ, баяс хэлээд дарж байгаа учраас. Цаана чиний цаана амьдрал явж байгаа шүү дээ. Гэр бүл чи явж байгаа, аав ээж чи явж байгаа учраас одоо нөгөө нэг хиний мөнгө эсвэл яг нөгөө аав ээжээс аваа зээлэд орж байгаа хүмүүсийн зөндөө шүү дээ. Форекс тэр монголчууд айгүй сөрөг сэтгэлдээ сүлээд айгүй их болсон байлээ шүү дээ. Тийм учраас ерөнхийдөө сэтгэл зүйдээ сайн ажиллаарай л гэж л. Nice. Тэгээ шийдэх хэрэгтэй. Чи үнэхээр хийх юм уу, хийхгүй юм уу гэдгийг шийдэх хэрэгтэй. Өөхч биш, болцорхаач биш байсны оронд тий. За ямар тайм фрейм дээр ярилцж байна? Ихэвчлэн. Тайм фрейм юу гэж? Тайм фреймийг би ерөнхийдөө бол daily хардаг, 4 цаг хардаг, 15 хардаг, 1 хардаг. За яг арилжаа хийж эхлүүлдэг нь болохоор 4 цаг шилжээд орж ирж байгаа байдлаа 1 минутаар л явчихдаг шүү дээ. 4 цагийн плот дээр 1 минут шилжүүлээл. Тий. 4 цаг дээр 1 минут шилжүүлээл орчихдог. За тэгвэл шүү дээ одоо юу одоо тэгвэл арилжаан дээр ямар алтаанууд гаргаж байгаа. Тэр чинь одоо бас мэдээж төгсчүүл гэж бол байхгүй. Алтаавал гаргаж байгаа. Жишээл юу гэдэг стоп лосоо зөөдөг ч юм уу тий. Эсвэл одоо моментума буруу болоод буруу газараас ордог ч юм уу. Тий. Эсвэл бол ингээл өчтснөө л байж болно шүү дээ. Ер нь ямар алдаа гаргаж байна яг одоо? За минийхэр болохоор ингэдэг нөгөө нэг утсаараа ч юм уу завгүй үед арилжаа хийж байгаа шүү дээ заримдаа. Тэнгуут нөгөө нэг дотроос арилжаа юмэр санагдаад тэгээ оронгуудаа шууд хальт моментумаа татчихаар нөгөө буруу болчихж байгаа шүү дээ. Тэгээ ингээд нэгт моментум буруу болчихж байгаа. За тэгэнгуутаа ланы шилжилтээ харна шүү дээ. Тэнгуус нөгөө ланы шилжилт яагаагүй шүү дээ. Болоог багт нөгөө шилжчихсэн байж тээ гэж болчих байх гэдэг. Тийм болчих байх. Тэнгуут ч нөгөө нэг буруу олсон момон дээр буруу шилжилтэн дээр авчиад орчин тэгээд ягаа явахгүй байна гэж бодоод стоп лоссыг жоохон зөөх тий. Тийм алдаа. Тий. Яг нөгөө уг эхлэл маань өөрөө жоохон буруу эхэлчихэнгүүт тэр алдаанууд үсээ явчихж байгаа юм. Тэгээд тэр алдааг яаж засч чадж байгаа. Одоо зөөчөнгүүт буцаад одоо орсон ханшин дээр чи ирэхгүй жинхэнэ сандарга штэ. Тэр алдааг одоо яаж засч гарч чинь. Жишээл одоо би бол одоо бас ингэх тохиолдлууд байна. Засаад оронгуудаа тий лонг орлоо ундлаа, дахиад лонг орлоо ундлаа, дахиад лонг орлоо ундлаа, дахиад ундлаа лонг орлоо. Тэгээд тэнцүүлээд гарлаа ч юм уу тий. Одоо юу гэдэг жишээлбэл 61.8 зарим тохиолдолд ойл авахгүй өрсөлдөрчдөг баг. Тэгэнгүүт бас ингэж орж жагаад бусаад ирэх pull back-энд энэ анзанд орж ирэх мэдээд байгаа шүү дээ. Шалгаад явна шүү дээ. Тэр шалгалтын дээр нь тэнцүүлээ гардаг ч юм уу. Тийм үед байна. Гэхдээ тэрийг бол би яг ханшаа мэдэрч байна уу гэдгээ өөрөө бодож байгаа тех үед бол байна. Мэдээж одоо би өөрөө юу их бол мэдж байгаа юм. Гэтэл чи яаж засч чинь? Тэрийг засч чадчих нь эсвэл гараа гэдэг. Энэ дээр бол нэг юм байгаа. Нэг гоё юм нь юу гэхэлэр ингээд буруу яваад байгаа шүү дээ. Тэрийг анзаарч байна. Тэгэнгуутаа 50-аар дахиад ихнээс нь татчих эхэлнэ. Шилжилтээ харж эхэлнэ. Альчаас гараагүй байгаа шүү дээ. Тэг гараагүй байгаа. За тэгэнгуутаа ийм байсан юм бэ штэ гэж хараад стоп лоссоо өгчдөг. Тэрнийхээ дороо? Үгүй. Шууд хүлээгээд авчдаг. Хаачдаг. Ойлгомжтой байсан байна. Гаачдаг. Буруу зөв үү гэдгээ чеклж үзээд тэгээ буруу байх юм бол буруу юм байна гэж шууд тэгэл хаачдаг. Хид алдаг хэд байх намаа байхгүй. Тий, хэд байх намаа байхгүй. Гэхдээ яг би нөгөө айгүй хурдан анзаарчдаг л нөгөө буруу байсан юм байна гэдгийг их хол явуулгүйгээр. Энэ чинь бас нөгөө нэг жоохон хандах хэрэгтэй шүү дээ. Тэр хийж байгаа орцсон юмд хариуцлага тавих хэрэгтэй учраас нөгөөдөө шалгацдаг гэсэн үг давхар. Тэгээд тэр алдаагаа засаа гаргах хэрэгтэй. Тэгээд дараачийн арилжаан дээрээ яг ийм алдаа өдөрт бас гарна л да ялцчих гарна шүү дээ. Тэгээд яг нөгөө цаг маг шилжилтэн дээр яарч сандардаг ч юм уу, завгүй жаад орчдөг ч юм уу. Тийм алдаа гардаг учраас оройны өөр цаг шилжилтүүдээр 4 цаг юм уу, бус цаг шилжилтэн дээр нөгөө өгсөн стоп лосс нөхчдөг болохоор тэр алдаан дээр сэтгэл зүг нэг шингээж өгдөггүй. Стоп лоссыг нөгөө хүлээж авдаг гэсэн үг юм уу? Хүлээн зөвшөөрдөг. Хүлээн зөвшөөрж байгаа шалтгаан нь бол нөгөө юу гадаг шүү дээ. Дараачийн арилжаан дээр онох магадлал нь өндөр юм чинь дээ. Энийг нөхчихгүй л хүүдээ. Нөхчнөө гэж итгэлтэйгээр зөв чи зөв өөрөө зөв хараад тэгээ зөв алдаа гаргахгүй хийчих юм бол нөхчин шүү дээ. Гэсэн сэтгэл зүг айгу доктортой барайл. Тэгэл алдаа засчихдаг та. Яаж жокек өөр алдаа байна уу? Өөр ч одоо өөр ч энэс өөрснийх алдаач байхгүй юм байна да. Байхгүй тий. Гадны нөлөөл байдгүй юм бол заримдаа нөгөө нэг
хуруу самар курсууд арчдаг шүү дээ. Тийм алдаа бас биш шүү дээ. Ааха. Тийм нэг уцаа ингээ харж байгаа гот нэг точин нийтэнд мэдрээд авчиад сэл авчдаг тийм. Тэр нь явчихдаг ч юм уу. Би нэг удаа тэгж штэ. Завай дарандаа гэж харж байгаа л эргүүтэн сэл дараа. Тийм. Би өчтөр бас тэгсэн чинь ингээ харж байгаад явах чинь даа гэсэн чинь авчиад сэл дарчаад. Ааха. Тэгээ хаач гэл сааж байгаа юм. Ааха. Үгүй явах уу мэдж байгаа юм чи. За. За гоё юмнууд ярьслаа. Дандаа өнгөрснийг ярьслаа тий. Эсвэл одоо ярьслаа. Ирээдүйд Одоо ярилцлаа. ирээдүйг ер нь яаж төлөвлөж байна? Ирээдүг бол яг л тогтмол энэ хэвээрээ. Тэгээд ажлын хажуугаар хийдгээрээ хийн. Ер нь бол яг л тогтмол барья гэж бодож байгаа. Огцом дийж нэг тэг гинт нэг ингэж яаж маахгүйгээр зүгээр яг л хоёр алхам урагшлал нэг алхам хойшлол эцсийн дүндээ би бол урагшилсан байна гэсэн үг байна. Яг л ийм юм. Заавал ийм байх хэвээр энэ төрн тэдэн сая доллартай болно. Тэгж Үгүй. Тэрний оронд бол энэ хэвээрээ доктортой яваад үргэлжлэж яхад надад юу бол их сайхан нүг байна тийм ээ. гэдгийг би хүлээн зөвшөөрөх гэдэг байна. Хаа өрх нь бол сонин. Хаа өрх харъя те гэдэг утгаараа. Тий. Найс гоё. Би ч гэсэн бол ер нь тийм байд шүү. Зорилго тавьчих юм бол айгүй бол тэрэндээ хүрэх гэж заавал гэдэг зүтгэж авчиж магадгүй. Биш нөгөө нэг шийддэг төрлийн юм шүү Та те. чи нөгөө шийддэг төрлийн юм Тий. За сайхан ярьслаа. Подкастт манд оролцсонд бол баярлалаа. өөртөө удаж оролцсонд баярлалаа. Ааха. За тэгээд өнөөдрийн дугаар бол нэг иймэрхүү болж өндөрлөлөө. Бас нэгэн сонирхолтой кейс жишээ байлаа. Бас нэгэн сонирхолтой сурагч маань байлаа. Сайхан бэлэг маань байлаа. За тэгээд дараагийн дугаар оруулслаа бол түр баяртай гайс. Баярлалаа. Баярлалаа.